За сайн байцгаана. За өнөөдрийн хичээл амьтны аймгийг хамгаалах тухай хичээл байна. За амьтны аймгийг хэрхэн хамгаалдаг вэ, тийм ээ? Амьтдыг дотор нь юу гэж ангилдаг вэ гэдэг талаар. За тэгээ ямар амьтад одоо хамгаалтанд орсон байдаг вэ гэдэг талаар өнөөдрийн хичээл дээр ярих нэ. За ингээд амьтны аймгийг хамгаалах тухай үзье. За тархац нутаг гэж тухайн амьтны нутгалдаг, нүүдэлдэг тэдгээрийн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн газар нутгийг бол тархац нутаг гэдгээ. За тодорхой нэг хэсэг газар нутагт амьдарч байгаа амьтдыг одоо нийлүүлээд популяц гэж нэрлэдэг, тийм ээ. Тэгэхээр энэ хүү популяц нь бол яг гэхээр газар нутгийн онцлогоос шалтгаалаад өөр болж эхэлдэг. За үндсэнд нь бол амьтныг бүх хамгаалахдаа за байгаль дээр тархац нутаг нь хомсдсон, за тоо толгой нь цөөрсөн, тий амьдрах нөхцөл боломж нь багассан амьтдыг ерөнхийдөө хамгаалдаг гэж үздэг. Тэгэхээр ингэж хамгаалахад бол амьтдыг үндсэнд нь 3 ангилдаг. Нэн ховор, элбэг амьтан гэж үздэг. За нэн ховор амьтан гэж юу хэлдэг юм бэ гэж. Тэгэхээр энд бол ерөнхийдөө тархац нутаг нь бүхэлдээ буюу эсвэл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, аюулд орсон амьтныг нэн ховор амьтан гинэ. Тархац нутгийн хувьд бол бүхэлдээ багассан байна. Түүнд тоо толгой нь багассан, мөн ашиглах боломжгүй одоо цөөн тоогоор үлдсэн, тий? Эсвэл одоо өнөө маргааштай байхгүй болох гэдэг. Дэлхий дээр байгаль дээр байхгүй болох гэдэг. Энэ амьтдыг бол юу гэдэг вэ? Нэн ховор амьтан гэж нэрлэдэг байна. За тэгвэл ховор амьтан гэж юу нэрлэх вэ? За тархац нутгийн тоо толгой хувьд цөөрсөн, багассан, нөөц багтай. За устдаж болзошгүй амьтныг хэлнэ. За элбэг амьтан өөрөөр юу байх вэ гэхээр мэдээж эрийг тархац нутаг элбэгтэй, тийм ээ, тоо толгой элбэг, ашиглах нөөцтэй ийм амьтдыг бол элбэг амьтан тооцдог. Тэгэхээр энэ нэн ховор, элбэг амьтан гэж ангилна гэдгийг бол амьтны тухай хуулийн дээр зааж өгсөн байдаг. За тэгээд өнөөдөр бидний ярих гэж байгаа сэдэв бол амьтныг хамгаалах тухай байна. Тэгэхээр энд амьтныг хамгаалахын тулд мэдээж эрэг энэ ховордсон нэн ховор амьтдаа л хамгаална. Элбэг амьтныг гэхдээ хамгаалахгүй биш, тийм ээ, тодорхой нөөц боломжоор нь ашиглах боломжтой. За тэгвэл эдгээр амьтдыг хэрхэн хамгаалдаг вэ? За биотехникийн арга хэмжээгээр хамгаална. Амьтны амьдрах орчин, идэж тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг биотехникийн арга хэмжээ гэнэ. За сэргээ нутагшуулах. Амьтныг устдах аюулд орсон, ховордсон зүйлийг хамгаалах, өсгөх зорилгоор урд өмнө нь амьдарч байсан нутагт нь зориудаар зөөвөрлөн авчирч нутагшуулах үйл ажиллагааг сэргээ нутагшуулах гэнэ. Тэгэхээр өмнө нь одоо байж байгаад устдаж алга болсон, эсвэл одоо өөр тийшээ нүүн шилжээ явцсан. Энэ тохиолдолд яах вэ гэхээр тэр ховордсон амьтдыг буцаагаад төрлөх нутагт нь, уугуул нутагт нь гэж ярьдаг, тийм ээ, авчирж амьдрах нөхцөлийг бий болгож амьдруулж байгаа нь бол сэргээ нутагшуулж байгаа хэлбэр юм байна. За дараагийнх нь амьтдыг үндсэнд нь бас ангилдаг. Агнуурын амьтан гэж ангилдаг, тийм. Загас агнуур буюу өслөг ан амьтан гэж ангилаад байгаа. За тэгэхээр агнуурын амьтан гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэгэхээр арьс үс мах болон бусад түүхийн эдийг ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай юм аа. Арьс үс мах болон бусад түүхийн эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай. Агнуурын нөөцтэй амьтныг агнуурын амьтан гэж нэрлэнэ. Тэгэхээр альва амьтны одоо түүхийн эдийг ашиглах боломжтой ийм амьтдыг
Агнуурын амьтан гэдэг. Ерөнхийдөө бол энэ арьс үс махыг ашигладаг өслөг амьтдыг ихэвчлэн агнж идэг гэж үздэг. За дээрээс нь загас агнуур гэж бас байдаг гэсэн тий загасыг амьтдаг. За агнуурын нөөц гэж. Агнуурын амьтны биологийн нөөцөөс хэвийн өсөлт үржилтийг алдагдуулахгүй агнах, барих боломжтой тоо хэмжээг хэлнэ. Агнуурын амьтны биологийн нөөцөөс хэвийн өсөлт үржилтийг алдагдуулахгүй агнах, барих тоо хэмжээг агнуурын нөөц гэнэ. Тэгэхээр одоо ялангуяа энэ элбэг амьтд дээр бол энэ агнуурыг хийдэг гэж үздэг. Тэгээд тэр маань өөрөө юу байх вэ гэхээр тэр биологийн нөөцөөс нь давхгүй тий цаашид өсөж үржих боломжтой тэр нөөцөө барьж үлдээд илүү гарсныг нь агнана гэсэн үг. За энэ агнах тэр тоо хэмжээг бол юу гэдэг нь вэ? Агнуурын нөөц гэдэг байх нэ. За тэгвэл амьтдыг хэрхэн хамгаалах вэ? Амьтны аймгийг хамгаалах хэлбэр нь юу юм бэ гэж. За амьтны аймгийг дорд урдсан хэлбэрээр хамгаалдаг. За үүнд нэгдүгээрт нь амьтныг ашиглахад хорой хязгаарлалт тогтооно. Тодорхой цаг мөчид одоо агнахыг хориглодог. Жишээлбэл нөгөө хээлтэй байх үед нь тий үржлийн үед нь агнахыг хориглоно гэж байдаг. За хязгаарлалт тавина гэдэг нь нөгөө жишээлбэл тарвагыг 8 сарын 15-наас хойш тийм ээ агнаж болно ч гэдэг юм. Эсвэргээр нөгөө талдаа сүүлийн одоо нөгөө ховордсон учраас агнахыг хориглоно гэж бас байдаг шүү дээ тий тарвагыг сүүлийн одоо баг 10-аад жил дээр тий тарваг ховордсон ховор амьтны тоонд орж байгаа учраас агнахыг хориглоно гэсэн. Хуучин бол 8 сарын 15-наас эхлээд тарвагыг агнана, тэрнээс өмнө бол агнж болохгүй гэсэн ийм заалтууд байсан. За дээрээс нь нөгөө хязгаарлалт гэдэг дээр самар яригддаг тий самрыг жишээлбэл юу гэдэг вүлээ самрыг 10 сарын 15-наас хойш түүж болно. Тэрнээс өмнө түүж болохгүй гэх мэтчлэн ийм хязгаарлалт тавихыг бол яах нь амьтныг ашиглахад хорой буюу хязгаарлалт тавих гэж хэлдэг. За нэн ховор амьтныг олон улсын болон улаан нам, Монгол улсын улаан нам, бусад холбогдох гэрээ конвенц хавсралтад бүртгэгдсэн бол одоо агнахыг хориглоно. За тэгэхээр мэдээж хэрэг нэн ховор амьтдыг бол улсын улаан номонд бүртгэдэг. За эдгээрийг бол агнахыг хориглож идэг. За дээрэс нь олон улсын нөгөө зэрлэг амьтан ургамлыг худалдаалах тухай конвенц гэж байдаг тийм ээ. Тэгэхээр ховордсон амьтдыг худалдаалах тухай конвенц гэж байгаа. Үүнд бүртгэгдсэн бол одоо тодорхой хэмжээгээр хязгаарлалт тавьж яах нь агнжих жишээтэй тий төлбөр төлж агнах судалгаа шинжилгээний зорилтоор агнах гэсэн ийм юмнуудыг ярилдаг. За мөн Монгол улсын улаан нам дэлхийн улаан данс гэдэгт бүртгэгдсэн байвал одоо тухайн амьтныг бол яг агнахыг хориглосон юм залтууд байдаг. За 3 дугаарт нь бол амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархас нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах зорилгоор амьтныг хамгаалдаг. За энэ дээр одоо жишээлбэл юу байх вэ гэхээр нүүдлийн шувууд одоо нүүж яваад төр зур амардаг орчин байдаг. Тэр орчныг нь хамгаалах гэж. Тэгэхээр орчныг нь хамгаалсны үр дүнд одоо яах вэ гэхээр тухайн шууд маань амарч тайван байж тий тэр алс хол зорих тэр халуун дулаан бүстэй очих ийм нөхцөлийг бүрдүүлэх боломжийг хангаж идэг гэж үздэг. За дараах нь болохоор амьтны удмын санг хамгаалах, үр хөврөлийг нь хадгалах. Ген, хромосомын, геномын тий хадгалж авч үлдэх бол амьтны аймгийг хамгаалж байгаа бас нэг хэлбэр юм аа. Хэрвээ байгаль дээр устж үгүй бол тэр удмын одоо санг хадгалж хамгаалсны үр дүнд түүнийг бий болгох боломжтой гэж үзэж байгаа. За дараагийнх нь за 5 дахь нь байна тий. Амьтны нөөцийг тогтоож ашиглалтыг зохицуулна. Нөөц нь хэр их вэ? Элбэг үү, ховор уу, нэн ховор уу?
За ингээд эндээс үндэслээд ашиглалтын зохицуултыг хийдэг байна. Хэрхэн ашиглах вэ гэдэг. За дараа нь амьтныг сэргээ нутагшуулна. Устдаж үгүй болсон амьтныг тухайн орон нутагтаа байхгүй болсон амьтныг буцааж орон нутагт нь авчрахыг амьтныг сэргээ нутагшуулах гинэ. За Монгол орны хувьд бол тахиг тийм ээ Пржевальский хорс гэдэг. За энэ амьтныг бол Монгол оронд авчирч нутагшуулж байдаг. За үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагааны явцад амьтан хөнөөгдөхөөс сэргийлэх, биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, өвчлсөн, байгалийн гамшиг болон бусад аюулд нэрвэгдсэн амьтан тусламж үзүүлэх, аврах, амьтны аймгийг хамгаалах арга хэмжээний үндслэлийг гаргахад чиглэгдсэн эрдэм шинжилгээний ажил зохион байгуулах. Иргэдийг амьтанд инэрэнгүй ханддаг үзлээр хүмүүжүүлэх, амьтныг хамгаалах талаар олон нийтийн мэдээлэл хэрэгслээр сурчлах зэрэг болно. За иргэдэд тэр инэрэнгүй сэтгэлгээ бий болгох, тэр экологийн хүмүүжил олгох энэ нь бол одоо хамгийн чухал гэж үздэг. Амьтдыг хамгаалах, хайрлах сэтгэл төрүүлнэ гэдэг бол хамгийн чухал юм аа. За ингээд Монгол улсын хэмжээнд нэн ховор буюу улаан номонд орсон амьтдыг хэрхэн хамгаалах вэ? За ямар амьтад улаан номонд орсон байдаг вэ? Нэн ховор амьтан цөөвөрчөн, цоохор ирвэс, голын халиу, мозоолай, тахь, хавтгай, хүдэр, цаабуг, шивэр хандгай, мөрний хандгай, соргог бүхэн, Монгол бүхэн, Төв Азийн минж, ангар хүн, гургуул хүн, хар тогруу, цэн тогруу, цагаан тогруу, жороо тоодог, борцгор хотон, ирлэгт цахлаа зэрэг нь нэн ховор амьтны жагсаалтанд орсон байна. За мөн загаснаас бол шивэр хилэм, хар мөрний хилэм, үхэрдээ, зантайхаа зэрэг загас нь бол нэн ховор загасны тоонд оржээ. Баг тогсон өдөд ирвэхэ. За энэ муу адил тогсон өдөд ирвэхэ. Тогс шиг тийм олон өнгийн ирвэхэ. За нэн ховор амьтанд оржээ. За нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн судалгаа шинжилгээний зорилтоор агнаж барьж болно. Энэ хууль зааснаас бусад зорилтоор нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс яс бусад түүхийн эдийг худалдаа авахыг хориглоно. Төрийн захиргааны төв байгууллага гэдгийг юу гэж ойлгож байна? За зөв байгаль орчны яам байна шүү дээ, тий? Байгаль орчны яам. За нэн ховор амьтны судалгаа шинжилгээний зорилтоор агнаж барихыг бол байгаль орчны яам зөвшөөрөл олгодог байна. За бусад зорилтоор нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн байвал түүнийг яах вэ? Хориотан хийжээ гэж үзэх нь. За тэгээ нэн ховор амьтны арьс үс яс түүхийн эдийг худалдаа авахыг хориглоно гэж зааж өгсөн байна. За нэн ховор амьтныг амьдрах нутагт нь хүнд үйлдвэр, цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулах, авто болон төмөр зам тавих, уул уурхай олборлолт явуулах асуудлыг байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн засгийн газар гаргадаг, шийдвэрлэнэ. Тэгэхээр бид нар одоо улсын томоохон стратегийн ач холбогдолтой үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тэр зөвшөөрлийг яах нь засгийн газар л олгох нь. За мэдээж хэрэг нэн ховор амьтны амьдрах нутгийг сүйтгэж үгүй болохгүй. Нэн ховор амьтны зорчих тэр шилжих хөдөлгөөнийг бий болгох зорилгоор одоо тухайн амьтанд нөлөөлөл багтаагаар яах вэ? Тухайн авто зам тий төмөр замыг барих шаардлагатай болдог. Тийм учраас засгийн газар шийдвэр өгдөг байна.
За төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг ховор амьтныг дараах тохиолдолд агнаж барьж болно. Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл. Яамнаас олгосон зөвшөөрөл гэсэн. За ховор амьтныг дараах тохиолдолд агнаж барьж болно. Судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зорилтоор бол агнаж болно. За мөн гадаадын болон Монгол улсын иргэн тусгай төлбөр төлж агнаж болно гэж. За тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдвар төвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж болно. Магадгүй тэр хээрийн амьтан маань өөрөө халдвар төвчин тээцэн явж байгаа бол энийг одоо агнахаас шүү арга байхгүй шүү дээ. Бусад амьтдад хүргээд бүгднгийн алах уу гэдэг тийм. Тэгэхээр энд бол яах вэ гэхээр тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах, сүргийн бүтэц ирэмийн харьцаа гэсэн үг тийм. Зохицуулах эсвэл одоо яах вэ гэхээр тэр халдвар төвчний голомтыг эрүүлжүүлэх байдлаар агнаж болтгоо. Ховор амьтны жигсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг засгийн газар баталдаг. За тэгэхээр тухайн жилд квот өгсөн байна гэсэн үг. Энэ жилд хичнээн ховор амьтныг агнуулж болно гэсэн. Тэр зөвшөөрлийг засгийн газар өгнө. Тэгэхээр ямар амьтдыг агнаж болох вэ гэдгийг бас яах нь засгийн газар тогтоох нэ. Засгийн газрын тогтоосон амьтдаас яах вэ? Яам зөвшөөрөл олгодог. Агнахыг зөвшөөрдөг. За амьтныг ашиглах хязгаарлалтад хорио тавих. За төрийн захиргааны төв байгууллага нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор тухайн нутаг дэвсгэрт нийтэд нь буюу хэсэгчлэн тодорхой хугацаагаар хязгаарлалт хорио тогтоож болно. За эндээс үзэхэд ерөнхийдөө бол төрийн захиргааны төв байгууллага буюу яам маань тухайн амьтныг хамгаалах, өсгөх зорилгоор хязгаарлалт тавьдаг байна. Жишээлбэл юу вэ гэхээр 3 жил, 5 жил тий тухайн амьтныг агнахгүй. За энэ дээр одоо жишээлбэл баавгай бол ховорцсон амьтан учраас агнахыг хориглож байна гэдэг ч юм тий. За тэгээд тэр хориглох гэж байгаа баавгай маань одоо юу гэдгийг 5 жил одоо агнахыг хориглож байна гэдэг хязгаарлалт тавьдаг. За мөн тухайн баавгай одоо юу гэдгийг хангай амьтын нуруугаар их байна. Энэ эсхий газар нутагт одоо баавгайг яах вэ? Агнахыг хориглоно. Энд өсгөж үржүүлэх гэж байгаа маа гэдэг ч юм уу. За эсвэл бүс нутгаар бүх газар нутгаар тийм Монгол улсын хэмжээнд одоо тарвгыг агнахыг хориглолоо гэх мэтчлэнгээр амьтныг ашиглахад хязгаарлалт хорио тогтоодог байх нэ. За амьтныг сэргээ нутагшуулах. За мэдээж хэрэг амьтныг сэргээ нутагшуулахад мэргэжлийн байгууллагын шинжилгээ ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу амьтныг сэргээ нутагшуулах үйл ажиллагааг эрхэлдэг. За тэгэхээр одоо яах вэ гэхээр мэргэжлийн байгууллага амьтан өсгөж үржүүлэх чадвар бүхий ийм байгууллага одоо тухайн амьтныг дасан зохицох боломжтой, тухайн орчинд өсөх боломжтой гэж дүгнэлт үйлдсэний үр дүнд одоо төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгодог байна. За үүний үр дүнд одоо яах вэ гэхээр мэргэжлийн байгууллага амьтан сэргээ нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлал зааврын дагуу явуулна гэж байдаг. Мэргэжлийн байгууллага нь амьтан сэргээ нутагшуулахдаа баталсан аргачлал зааврын дагуу сэргээ нутагшуулна гэж байдаг. За үүний хүрээнд Монгол улсад одоо сүүлийн жилүүдэд за 92 оноос эхлээд тахийг тийм ээ Пржевальский хорс буюу тахийг бол Монгол зэрлэг адуу гэж яриад байгаа шүү тийм ээ. Энийг бол одоо сэргээ нутагшуулж байна. Монгол улстай байхгүй 60 оноос хойш устдаж алга болсон амьтныг 92 оноос хойш сэргээ нутагшуулаад өнөөдөр 30 жил болж байна. За тэгвэл мөн одоо сүүлийн жилүүдэд одоо 2012 оноос эхлээд тарвгыг сэргээ нутагшуулдаг болсон. Тэ? Байхгүй болсон газар нь тодорхой хэсэг газарт аваачиж, элбэг байгаа газараас аваачиж нутагшуулаад байгаа.
Ийм хэлбэр. За ингэж нутагшуулахад юу гэдэг нь амьтныг сэргээ нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулж зааврын дагуу сэргээ нутагшуулнаа гэсэн байдаг. За ингээд өнөөдрийн хичээлийг энэ түрээ дуусгая. Анхаарал хандуулсан та нартаа баярлалаа.